Smarter Podcasters-ийн арай өөр хувилбар хурж ирлээ. Тэгээд өнөөдөр бид нэр зүгээр би арай өөр юм туршиж үзье гэж бодоод чөлөөт яриа гэд цард ер нь нэг удаа чөлөөт яриа хийхгүй бол угаасаа болохгүй байна. Ном уншиж амжихгүй байна. Дараагийн унших ном маань 500 болохоор би 1-7 хоногийн дотор уншиж чадахгүй. Гэхдээ ер нь бол нэг 2-7 хоногийн дараа бол яг номны подкастаараа ирнэ. Тэг өнөөдөр тийм чөлөөт яриагаар би нөгөө өмнөх найзаа дахиад ирсэн. Тэг бид хоёр өнөөдөр ямар сэдвийн талаар ярихаар ирсэн бэ гэхлээр ер нь 10 жилдээ юм уу их сургуультай мэдчихсэн бол зүгээр байх хэрэгтэй байсан. Тэгээ тэр үедээ буцаж утсан бол тимийг өөрөөр хийх байсан. Эсвэл тимийг яг ижлэхнээрээ хийх байсан ч юм уу. Тиймэрхүү юмнуудынхаа талаар ингээд дэлгэрүүлээд ер нь ярий гэж бодоод. Тэгээ зарим хүмүүс нь ингээд relate хийгээд би ч тэгжсэн гэж бодно. Зарим хүмүүс болохоор тэгвэл ирээдүйд их хэвээр байна гэсэн тиймэрхүү хэрэгтэй хөгжилтэй дугаар болоосаа гэж ойлгосож байна. Тэгээ за эхлэе дөө. За Right. За чамд харамсдаг юм байна уу? Надад бол ингээд харамсдаг гэхээсээ илүү одоо ямар ч юм ингээд туулаад өнгөрсөн юм чинь болсон юм угаасаа болсон тэр үед угаасаа би тэр замлаар яваагүй бол одооний ингээд амьдралдаа хүрэхгүй байхасан гэж боддог байхгүй. Тэгээ би одооний амьдралдаа ер нь яг одооний байдалтай бол амар satisfied хангалуун байгаад байгаа. Гэхдээ ингээд ер нь бол сүүлийн 2 хоног ингээд эртүүлж утсахгүй. За хэрвээ тэр үед би ямар мэдээлэл мэдчихсэн бол надад амар хэрэгтэй ах вэ гэж бодоод тэгээд нэг хідэн санаанууд ингээд brainstorm хийгээд тэгээд ингээд битсэн. Тэгээд яг миний толгойд хамгийн түрүүнд бодогдсон зүйл болохоор spider web effect гэдэг байдаг. Нөгөө манайх хичээл дээр үзчихсэн байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд хичээл дээр үзээд гэд амар ойлгочихсон. Их сургуультай үзчихсэн. Тэгээд spider web effect буюу юм наалцны торны ингээд эффект гэдэг нь өөрөө ямар зүйл гэдэг вэ гэхэлэр ямар нэгэн мэрэгжил чамайг 10 жил дахь чинь ингээд амар од болж байна. Чи одоо нэг тиймэрхүү мэрэгчлэр явах юм бол ирээдүйд амар баян болно гэсэн нэг тиймэрхүү санаа ингээд ер нь яг тэр үед амар эрэлттэй байдаг. Яг ингээд ажлын зах зээл дээр ямар нэгэн мэрэгжил амар эрэлттэй байлаа. Тэгээ тэр ингээд эрэлтийг ингээд 10 жилийн хүүхдүүдэд рекламдлаа. Тэгээ 10 жилийн хүүхдүүдэд рекламчих юм бол 10 жилийн амар олон хүмүүс тэр мэрэгжлээр ингээд явчихна. Гэхдээ ингээд тих үед нь ингээд demand-аас нь илүү supply нь буюу ингээд хүний нөөц нь илүү их болчдөг. Тэгээ хүний нөөц нь илүү их болчгоороо тэр ингээд ингээд амар эрэлттэй байсан тэр мэрэгжил нь өөрөө эрэлттэй хаа болоод тэгээд ингээд тэр мэрэгжлийг сонгосон хүмүүс нь ажилгүйд хүрх тиймэрхүү нөхцөл байдлыг үүсдгийг би ингээд амьдрал дээр ингээд харж байгаа байхгүй. Жишээ нь ингээд миний хамгийн тод жишээ нь ингээд computer science заяа. Яг намайг бол 10 жил байхад computer science бидний ирээдүйн компьютер. Энэ бол амар үнэн байхгүй юу? Гэхдээ хүн болгон computer science-аар явчихаар одооний ингээд ажлын зах зээлд ингээд компьютер хүн болгон компьютер дээр ажиллаж чадна. Хүн болгон чадна. Тэгээд ингээд тийм болохоор ажлын байрууд хангацсан. Хүний тоон хангацсан. School ингээд бараг 1000 хүн нэг албан тушаал дээр ч юм уу амар өрсөлдөөнтэй ингээд бэжиж ингээд тэр албан тушаал руу очдог. Тэгэхээр ингээд зүгээр миний анхны зөвлөгөө болохоор зурагтан дээр ямар мэрэгжил од болж юм ч юм уу эсвэл ямар мэрэгжил хүмүүс одоо ирээдүйд ингээд үнэхээр хэрэгтэй болно ч юм уу тэрийг гэхээсээ илүү хувь хүнээ илүү ухаж агаад мэрэгжлээ сонгосон зүгээр ах. Яа тэгвэл одооний чамайг 10 жилд байх чинь од болж байгаа мэрэгжил чинь чамайг 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсгöd аль хэдийн баахан хүмүүс тэр мэрэгжлэр төгссөн тиймэрхүү нөхцөл байдал үүсч болохоор тиймэрхүү сонголтонд харамсахгүй байхын тулд ер нь бол өөрийнхөө хүссэн ч юм уу өөрийнхөө дуртай гэж бодож байгаа чиглэл рүү явах юм бол арай зөв байх гэж би зурвтай батсан. Зөв. Яа мэрэгжлийн хувьд бол яг тэрнтэй бол би яг санал нийлж байна. Ялангуяа нэг 10 жилд яг яадаг байсан бэ гэвэл нэг мэрэгжил ингээд сонгох workshop гэл гаднаас хүн ирж мэрэл төгсгөнгийн хүмүүсд яриа хийж мэдэг байсан шүү дээ. Тэр нь бол ингээд яг гол зорилго нь бол тухайн хүмүүсийг ингээд нээх гээд байгаа юм тий. Яг юунд дуртай юм, юунд сонирхолтой юм тэрийг аль сургуульд эзэмшиж сурвал дээр ингэсэн тиймэрхүү бол инсайт ингээд өгөх гээд байгаа байхгүй юу. Гэхдээ тэр нь миний бодлоор хувийн туршлага дээр бол жоохон тийм тарих угаалт маягаар явцсан. Тэр нь болохоор ингээд хүүхдүүдэд чөлөөтэй сонголт өгөх биш. Ингээд тоотой хідэн одоо тийм сургууль цаанаасаа ингээд сонгоцсон. Жишээл манай сургалтын менежер ч юм уу. Тэмүүтлээ за энэ талаар ярих шүү ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү бремер тийм brain washing ингээд тарих угаалтаар ингээд за жишээлбэл манай төгсөөд явсан хүүхэд тэнд ингэж сураад явж байгаа гэдэг ч юм уу. Эсвэл яг одоо тэнд тийм хүүхэд тийм мэрэгчлэр нээлт хийж чинь та нарт илүү их боломж байгаа ч гэдэг юм уу. Тийм бусад хүмүүстэй харьцуулсан нэг жоохон тарих угаасан тийм одоо юмнууд болоодсэн нь ялангуяа манай ингээд
сурж исэн баран бас параллел ингээд сурж исэн хүмүүс бол ямар тийм нөлөөлсөн юм шиг санагддаг байхгүй юу. Тийм учраас яг санаа нь бол зөв. Гэхдээ execution бол жоохон алдаатай. Тэгээ яаж ингээд санаандаа хүрэх гэж явсан тэр процесс нь алдаатай. Тийм. Тэр нь бол жоохон алдаатай байсан юм болов. Тэгээ одоо нөхцөл байдалд яадгийн сайн мэдгүй юм байна. Ямар ч тач цаг ирэх тусам хүүхдүүд улам эрх чөлөөтэй болоод байгаа юм шиг ингээд сошиал медиаг хараад хахад илүү юунд дуртайгаа бараг сонирхоод бүр багасаа хийдэг болсон юм шиг санагдж байгаа надад бас яг at least манай үеийнхээс бодвол арай тийм дээрцсэн санагдсан. Тийм. Тэгээд одоо ингээд зөв мэрэгжил биш илүү одоо хувь хүний талаас харах юм бол заяа. Яг ингээд миний бодлоор нь штэ. Яг 10 жил хүний хамгийн нэг тийм эмзэг үе гэдэг юм санагдаад идэг гэсэн юм. Ер нь ингээд тэр үед за яг би өөрөө хувьдаа бусад хүмүүс намайг яаж одоо шин тэрнэр амар санаа зовдөг л тоо. Гэхдээ ингээд 10 жилдээ бол бүр нэг юм эмзэгхэн дэлбээ заяа. Тэгээд нэг юм бусад хүмүүс намайг яаж харах уу? Надад хүмүүс дуртай байна уу, дургүй байна уу? Дургүй байгаа бол яагаад дургүй байна гэдгийг ухаж бодож матах гээд. Тэгээд нэг амар тийм бусад хүмүүс таалагдах тийм өндөр хүслэнтэй байсан. Тэгээд тэрэндээ хөтлөгдөөд ер нь бол ингээд явчих тиймэрхүү тохиолдол зөндөө байсан. Гэхдээ яг одоо бодох нь штэ 10 жилд хин чамд дуртай, хин чамд дургүй гэдэг чинь ер нь ямар ч хамаагүй заяа. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь ингээд за зөв хүмүүстэйгээ найзлаа, зөв хүмүүстэйгээ нийлээд явах нь чухал. Гэхдээ хамаг хүмүүс таалагдлаа 10 жилийнхаа ангийн хүүхд болгонд таалагдлаа 10 жилийнхаа багш болгонд таалагдах гэж хичээлээ гэх тэр чинь ямар ч үр дүнд ингээ хувийн амьдралд үр дүнд хүрэхгүй. Болохоор ер нь ингээд өөрийнхөө тийм хувийн зарчмаа тодорхойлоод тэгээ тэр нь чинь нийцэхгүй байгаа хүмүүс байгаа ч юм уусгүй л өөрийнхөө хувь хүн гэдэг талаа яг 10 жилдээ илүү олох гэж тэр суурьа 10 жилдээ биш их сургуультай биш 10 жилдээ тавьсан бол би одоо өөрийгөө илүү мэддэг хүн байх хэрэгтэй юм байна. Бусад хүмүүс таалагдах гэж ингээ үйлдэлүүдээ өөрчлөх ч юм уу тиймэрхүү ингээд баримлын шав шиг өөрийгөө эвлүүлэхгүй явсан бол ирээдүйд хурдан өөрийгөө олоод хурдан өөрийгөө тодорхойлоод хурдан хүл дээрээ гарах тиймэрхүү боломжтой байна гэсэн тиймэрхүү санааг бол одоо бодох нэг жоохон авч байгаа би бол. Тийм. Тэгээд бас яг хувийнхаа туршлага дээрээс үндэслэж хэлэхэд би ингээд 6 7 8 дугаар ангита амар хичээлээ хөөсөн хүүхэд байсан байхгүй ингээд дан хичээл гээл тэгэл дүн маань бараг 95-аас доошо болцонгууд амар готарч утраад ямар нэг үнэс солиотой зөө одоо бол бүр жонсон санагдал гэдэг. Тэгээд яг хаанаас эхэлж би ингээд жоон задарсан бэ гэвэл найзынхаа хүрээг гэх юм уу жоохон тэлсэн илүү олон хүмүүстэй network хийж арай олон хүмүүстэй найзлж за ийм төрлийн хүмүүс байд юм байна өөр ийм төрлийн хүмүүс байд юм байна гэж нээснийхаа үндсэн дээр миний бодлоор би арай задраад зөвхөн хичээл ном биш бас гэд хүмүүстэй танилцж volunteering сайн дур ажил эсвэл одоо юу ч байдیں۔ Ямар нэгэн event үйл ажиллагаанд оролцох ч юм уу гих мэт зүйлс нь хүүхдийг яаж дотроос нь хинбэ гэдэг нөө чиний яриад байгаа хинбэ чи яг юунд дуртай юм бэ юунд дургүй юм бэ гэдгийг нь яг ингээд өөрт нь ойлгуулж өгд юм болов зөвхөн хин физикнүүдэд тахгүйгээр тийм тэгээд яг дүн ярьсан дээр штэ би бас энэ сэдвийн талаар орё гэж утсан заяа дүн бол чухал биш заяа жинхэнэ 10 жилд бол дүн нэг амар чухал биш гэхдээ би ямар зүйлийг чухал бэ гэдгийг гэж боддог вэ гэхлээр дисциплин буюу ингээд хүмүүжилж чинь. Яг ингээд ямар хүүхдүүд сайн дуун авдаг вэ гэхлээр миний бодлоор нь штэ. Яг хичээлээ хийж сурсан хүүхдүүд сайн дуун авдаг байхгүй юу? Тэгээд 10 жилдээ зүгээр ингээд яаж төгс дуун авах вэ гэдэг дээрээ биш. Яаж энэ хичээлийг би сайн ойлгох вэ? Яаж сурвал буюу ингээд сурах арга ингээд аргаа чи 10 жилдээ сурчих юм бол ирээдүйд тэр чинь насан туршдаа чамайг ингээд дагжих зүйл болно заяа. Яг бол хэрвээ чи 10 жилдээ яаж ингээд чи зүгээр сайн дуун авч чаддаг байлаа. Гэхдээ чи ингээд яаж сайн сурах вэ гэсэн тэр ингээд урлагийг ч юм уу тэр байдлыг эзэмшээгүй бол чиний 10 жилдээ сайн дуун авч исэн чинь их сургуульд орохоор чи ямар ч хамаагүй болно. Яг бол чи ингээд сурах арга барилаа өөрөө олоогүй. Тэгээ яаж явж байгаа сайн дуу авцсан. Тэгтээ ингээд тэр ингээд арга барил буюу тэр ингээд 12 жил тэр өөр бэлтгэгдсэн тэр юмаа өөрөө сайн эзэмшээгүй болохоор ирээдүйн мастер ч юм уу бакалавр ч юм уу ер нь ажил дээр ч гэсэн ингээд тэр чинь гарч ирээд тэгээ чамайг ер нь хэцүү байдалд оруулна гэж би л боддог. Тэгэхээр 10 жилдээ ингээд дүн гэхээсээ илүү яаж би энэ хичээлийг сайн ойлгох вэ? Ямар сурах арга барил надад зохих вэ гэсэн юм дээр ер нь анхаараа явчих юм бол би бол зүгээр гэж ер нь бодож байгаа. Тийм. Тэгэхээр 10 жилдээ тийм юм сурсандаа би бол ингээ баярлдаг. Тэгэхгүй бол ингээ яаж хичээлээ хийхийг сураагүй тэгэл зүгээр л явцсан бол би бол
баларах байсан юм байна гэсэн тиймэрхүү төгөлж байгаа юм. Зөө. Тийм. Яа, дүнгийн хувьд би бол үннийг хэлэхэд бол амар байдаг байсан. Яа тэгвэл ерөнхийдөө бол тэм нэг ойлголт байдаг шүү дээ. Хэрвээ чи хангалттай сайн дүнтэй бол жишээл гадагшаа авах гэж байгаа ч бол ч юм уу эсвэл ингээд тэтгэлээ авах боломжгүй жишээлбэл ингээд 90-с доош дүнтэй би юм авсан бол чи ингээд одоо ингээд тэтгэлгийн юунаас хасагдлаа гэх нэг тийм жоохон амар тийм нэг айдас дээр тулгуурласан ингээд psychology тийм нэг амар юмтай тэгээд тэрнээсээ бүр ингээд бүр амар traumatized болсон. Тийм тэгэж тэрнээсээ болоод харин хүүхдүүд яг ингээд чиний хэлснээр нөө арга барилаа болохгүй бүр ингээд physically ингээд шууд нүдээд байдаг ингээд яаж сурхаа ойлгоогүй хэрнээ за би нэг унших хэрэгтэй мянган удаа бичин дүн дээрээ л төвлөрөөд яавал сурдаг вэ яавал ойлгодог вэ гэдэг тийм яг мөн чанарт ирнэ биш ингээд эцсийнх нь үр дүн дээр нь л зөвхөн төвлөрөөд амар тэр нь болохоор яг өөрийг нь амар aware of хийгээд ядраагаад тэгээд тэрнээсээ болоод ингээд сурах эргэлзлээ алдаж малддаг ч юм уу тий. Тэгээд яг ингээд академикийг үзий яддаг ч юм уу эсвэл ингээд ном харангуул толгой хэрэгдэг болчихдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү бас ингээд жоохон болдгоо юм шиг таснагддаг. Тэгэхээр ер нь ингээд яагаад сурж байгаа яагаад гэсэн юм аа ингээд ойлгох нь амар чухал. Яг ингээд гэтээ бид хоёр ер нь бол нэг сайн мэддггүй шүү. Зүгээр л ярьж байгаа шүү. Ингээд амар ингээд гинт зүгээр амар хэлмээр санагчлаа. Ингээд үдж байгаа хүмүүс энэ хоёр одоо юугаа мэдж ингээ олон талаа юм яриад байгаа гэж бодож байгаа бол бид хоёр юугаа ч мэдгүй олон талаа юм ярьж байгаа шүү. Тийм тэгэхээр зүгээр ойлгоорой ингээд. Тэр өөртөөхөө түүхийг л хуваалцаж байгаа. 22 нас амьдэрсэн 24 нас амьдэрсэн хоёр л хүн байна. Тэгээд угаасаа юм мэдгүй. Гэтээ яг 10 жилээ бол төгссөн үнэн их сургуулиуд төгссөн үнэн. Тэгэхээр ямар ч хэсэн тодорхой хэмжээнд энэ сэдвээр бол ингээд яриа үсгэж болох хүмүүс гэж бодож байгаа болохоор зүгээр л жилет дугаараараа юм ярих гэж бодсон юм аа. Яа. Тэгээд хоёул их сургууль руу шилжиж хөө. Үгүй байж 10 жил дээр нэг басаагүй. За ганцхан юм байна. За. Юу нэ штэ. Спорт урлаг. Манай найз бол ингээд хийчихсэн юм шиг байгаа. Гэхдээ ингээд би ингээд ер нь бол ингээд ээжигээ бол амар ингээд мундаг хүн юм а гэдэг ойлгосохгүй. Манай ээж намайг ингээд спорт бүжиг ч юм уу янз бүрийн тиймэрхүү юмнууд оруулах гэж амар хичээдэг байсан. Тэгээд би ингээд зүгээр ингээд би намхан бохгүй юу. Тэгээ намхан болохоор ингээд 10 жилээсээ хойш яг ингээд нэг жоохон багаараа ингээд спорт мор тоглолт нь штэ. Тэгэнгүүтээ ингээд эрэгтэй хөлтөд тэрийг нь авъя би яг нэг сүүлд нь ч юм уу сүүлийнх нь өмнө нь ч юм уу яг нэг үлддэг тиймэрхүү хөлтөс байхгүй. Тэгээ тэрнээс хойш яг нэг бусад хүмүүсийн юу үзэл бодол чамд яаж нөлөөлдөг гэдэг. Тэгээ тэрнээс хойш би ингээд тархин дотор ингээд за ингэлхөнөө чи спортоор ер нь бол явахгүй юм байна. Чи ер нь бол ирээдүггүй. Тэгээд урлагаар ч гэсэн ингээд би ягаа чи өөрийгөө тийм би 6 настайдаа ингээд балетын сургуулаас ингээд хусагдчихсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд ер нь бол ингэлхөнөө чи урлагаар явахгүй байна гэд. Ер нь бол ингээд урлаг спорт хоёрыг амар жоохон наснаасаа хойш чи чадахгүй гэд өөрийгөө амар блоклцсан байхгүй юу. Тэгээд өөрийгөө блоклцсан байсан болохоор хизээч ер нь өөрийгөө нэг тиймэрхүү талаасаа хөгжүүлэх тиймэрхүү юм 10 жилдээ манай ээж намайг явуулж ирсэн юм аа. Би ингээд амар хагас дутуу тиймэрхүү зүрхсэлээр хийдэг байсан болохоор тэд нар ингээд надад угаасаа шингээгүй. Одоо би бол амар харамсаж байгаа. Ингээд нуруу муруу өвдөж мөтөө ер нь ингээд спорт бүжгэр ч юм уу ямар нэгэн тиймэрхүү юмар явсан бол одоо ингээд миний амар тийм дуртай хобби байх байжээ гэж ер нь бол бодсон. Яг бол одооний миний хоббинууд болохоор дандаа ширээний ард суудаг, зураг зурхч байд юм уу, ном унших ч байд юм уу те. Скол ингээд компьютер дээр ажиллах ч байд юм уу. Нэг тиймэрхүү юмнуудад би амар дуртай. Гэхдээ ингээд би физиологийн хөгжлийн талаас өөрийгөө хөгжүүлээгүй тэрэндээ тэгээ жоохон харамсаж байгаа. Тэгэхээр ер нь 10 жилдээ байгаа бол өөрийгөө бити ингээд би муу гэд юм хийхгүй байгаарай. Ер нь тэгэл хийгээл яж хад болно. Яа тэгээд би ингээд бас яг энэ сэдвүүдээр тулгуурлаад юм ярихад бол би нэг амар тийм жоохон нөгөө тал нь би амар тийм энэ тэнд ингээл явж идэг ингээл дуулалж дуулчаал бүжгэлчээл сакс тоглолт волейбол тоглолт амар тийм төрлийн хөлтөөс амар атлетик. Тэгэд энэ дээрээс яг юу намайг kept me going юу үлзийг урагшлуулж исэн бэ гэхлээр би ингээд англи нэг фрэз хэлчих юм аа нэ зорчлуулж онцлоорой. Нэг talent гэд байдаг шүү дээ. Тэр маань авьяас нь хүмүүсийг нэг байглаас нь төрсөн гэж боддог хүмүүс маш олон байдаг. Гэхдээ хин хэлснэг нь надад санахгүй байна заяа. Нэг хүн надад хэлсэн. Гэхдээ тэр нь миний толгойд бүр амар. 99% үү? No. Тэр нь болохоор ингээд нэг хүн хэлжсэн байхгүй юу? Нэг авьяас чинь төрөлх юм биш ээ. Talent is a pursued interest. гэж хэлжсэн байхгүй юу? Тэгэхээр ер нь бол ингээ авьяас чадвар бол чиний араас нь хөөдөг сонирхол гэж бол хэлж байгаа. Тийм сонирхлоо араас нь хөөсөн бол тэр чинь чиний авьяас болдгоо. Тийм болохоос ингээд хүн заавалчгүй авьяастай төрчдөг зүйл бол биш юм аа. Гэдгийг
би хинээс сонсдосон санахгүй байна. Гоё юу вэ? Ингээд сонсч ирсэн болохоор яг яа just insightful I thought. Yeah. Тэгээд ер нь бол тийм байна. За тэгэхээр ер нь бол 10 жилдээ хөгжилтэй цаг өнгөрөөгөө спорт хичээллээрээ тэгээд сурах гэсэн шалтгаан нь болоорой. Яагаад сурж байгаа гэдгээ толгойн дотор ойлгоорой. Дүнгийн араас битгий өгөөрэй. Тийм. Тэгээд network. Тэр 10 жилд 10 Yeah. жилдээ миний бодлоор штэ муу одоо буруу үлгэр хүмүүстэй зүгээр хамт байхын тулд буруу хүмүүстэй нийлдэг тиймэрхүү юм 10 жилд хамгийн их болт юм санагдаад байдаг хгүй. Найзгүй байхаас айгаад тий. Ганцаараа харагдахаас айгаад ч юм уу. Тиймнээс айгаад хүмүүс ингээд өөрт нь ингээд сайн биш ч юм уу. Эсвэл өөрийнх нь ингээд хувь мөн чанартай таардгүй тэр хүмүүстэй ч гэсэн нийлээд яваад байдаг. Тэгээ энэ нь болохоор ирээдүйд өөрт нь яг төвөгдөх нөхцөл байдал үүсгэж болохоор 10 жилдээ ингээд найзууд амар сайн сонгорой. Тэгээд танихгүй хүмүүстэй биш яг найзуудаа сайн сонгорой гэдэг шалтгаан нь болохоор угаасаа их сургуульд чи ингээд зөндөө хүмүүстэй танилцсан. Гэхдээ ингээд тэр танилцж байгаа хүмүүс чинь ингээд янз бүрийн хүмүүс байна. Гэхдээ яг 10 жил шиг чинь яг нэг тийм хүүхдүүд чиг тиймэрхүү ухамсартай хүмүүс байгаа болохоор ямарсан 10 жилийнхаа найзуудаа сайн сонгорой гэж ер нь бол хэлээд тэгээ 10 жилийн хэсгийг өндөрлөе. За одоо их сургууль руу орцгоё. За үлцээ чи их сургууль дээр ирэх зөндөө байгаа гэлээ. Наа яхаа зөндөө байгаа юм шилтэй. Би их нэгнээс нэг 10 жилийн эхлэхдээ би ерөөсө харамсдаггүй гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр нэг юм харамсдаг л болж тараад байна шүү дээ. Гэтэ ингээд харамсдаг юм би яг их сургууль дээр харамсдаг байхгүй юу. Тийм. Яагаад гэвэл би нэг мэдгүй ковидын үеэр байсан ч юм уу. Тэр нь ингээд надад нөлөөлсөн ч юм. Би ингээд миний их сургуулийн 2 жил ковидд өнгөрсөн байгаа. Тийм гэрээсээ. Тийм болохоор жоохон харамсалтай. Яг юун дээр харамсдаг вэ гэвэл би хангалттай чиний бас нэг хэлээр нэг network хийж чадаагүй, хангалттай найзуутай болж чадаагүй. Ингээд өөртөөгөө адилхан сонирхолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадаагүй. Тэгээд тэрэндээ бол би бүр үнэхээр амар харамсдаг. Тэгэл болоо. Яа, тийм гэдэг нь бол бүр амар тийм том юм байсан. Яг тэгвэл нэг одоо ингээд жишээлбэл ингээд жоохон ингээд адилхан их сургуулийн ангид байсан хүүхдүүдийг харж байгаа байхгүй ингээд арай нэг тийм нэг амжилттай ч гэх юм уу явж байгаа гэх юм уу тэр хүмүүс нь болохоор яг тийм нэг өөрийнхөө сонирхдог байсан юмыг олоод одоо тэгээд тэрнийхээ клубд нь орцсон ч юм уу тий эсвэл тэрийгээ ингээд цуг ингээд адилхан сонирхолтой хүмүүсээ олцоод тэгээд нэг баг бүрдүүлээ тэнцээнд ордог ч юм уу. Тэр нь болохоор ингээд тухайн хүүхдийг ингээд илүү явуулаад байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ миний хувьд бол би өөрөө тэгж чадаагүй. Тэгээд тэрэндээ амар харамсдаг. Тэгээ одоо их сургууль руу үнэхээр буцаад явна боломж байсан бол би бол ингээд угаасаа I know what юу хүсэж байгаа бол би мэдчихээн. Гэхдээ яг тэр лүгээ илүү их тэгээд тэмүүлэх байсан. Тийм. За энэ дээр бол би үлцгээс өөр. Гэхдээ миний эхний жил бас бүхлээрээ ковид байсан юм аа. Би ингээд Монголоос хичээлээ хийжсэн байхгүй юу. Тэгээ яг компьютерийнхаа урд тэгэл манаа ингээд Монгол төр зүр их сургууль сурж исэн хүүхдүүд болохоор амар гоё шинэ найзуудтай болол тэгэл би яг тухайн үедээ юунд амар харамсаж исэн бэ гэхлээр би Монголд нэг жилч болтугай сурдаг байж гэж амар бодчихсэн заяа. Яагаад гэвэл ингээд ирээдүйд би ингээд ажил хийгээр болохоор Монголд очих юм бол яг надад хүл тавих орон зай байхгүй болов гэж би амар айдаг байсан хгүй юу. Яагаад гэвэл би ингээд ямар ч ингээд танил тал ингээд Монгол танил тал үүсгэж чадаагүй. Тэгээ шууд ингээд гадаадд ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа би амар айжсан. Гэтэ яг нэг амар айгаадах юм байхгүйсэн мэлээ. Тэгээд ер нь бол үлцгийн хийснээр яг ингээд сургуулийнхаа өгж байгаа хамаг юмыг нь авах хэрэгтэй юм шиг санагддаг заяа. Тэгээ би бас эхний жилээсээ сургуулийн клубд орж мороод тэгээд хүмүүсийн урд ингээд илтгэлж маягийн юм тавьж маваа ч юм уу. Тиймэрхүү юм тавиад гадаад найзуудтай болж молоод ер нь ингээд ганцхан ингээд нэг өнцгөөс хардаг байсан юмыг ийм олон өнцгөөс харж болдгийн биштэй гэдгийг ойлгох нь надад бас ер нь хувь хүний талаас дээшлэхэд бол тусалсан зүйл байсан. Гэтэ яг би сурсан юмнуудаа ярьцгаая. За гэтэ миний эхнийх нь ингэж always look for opportunities and grab every single one. Ер нь би ингээд хамгийн түрүүнд юу бичсэн бэ гэхлээр ингээд оюутан нас чинь штэ боломж гарч ирэх юм бол тэргээ шууд татах хэрэгтэй. Ерөөсөө бодох хэрэггүй. Миний бодлоор хамгийн бодох хэрэггүй үе бол оюутан нас гэж би зүгээр хувьдаа боддог заяа. Гэхдээ бодох хэрэггүй гэдэг нь ингээд ямар нэгэн боломж авах юм бол хамаг юмд өөрийгөө ингээд сорих ёстой гэж би зүгээр боддیں۔ Ингээд ямар нэгэн тиймд оролцох ч юм уу скол тэхүү инхүү гэж байгаа нь одоо уух ч юм уу тиймэрхүү юм биш бол ер нь бол бүгдээрэнд нь оролцоод өөрийгөө ингээд тэр чинь өөрийгөө таньж мэдэх хамгийн том боломж гэж боддог байхгүй юу? Ягаад гэвэл их сургууль чинь яг ингээд
ер нь том хүмүүсийн амьдрал тэгтээ жижигхэн хувилбар нь. Тэгэхээр чи тэрэндээ өөрийгөө амар олон дүрт ингээд сорж болно. Чи ингээд хүссэн дүрлүүгээ ингээд өсөрж орж мороод тэгээ дадлагын тал дээр ч гэсэн ганцхан дадлага биш, янз бүрийн дадлага хийх хэрэгтэй. Тэгээд бас янз бүрийн хоолны газар ч гэдэг юм уу, янз бүрийн тиймэрхүү хийж болох боломж, амьдрал чамд боломж өгж байгаа бол чи зүр хийгээд үз. Тэгээ таалагдахгүй үед бол чи хүссэн үедээ гараа авчиж болно. Яа тэгвэл чи оюутан. Тэгээ чи оюутан болохоор чи хийхийг хүсэхгүй байх юм бол хийхээ болчих болно. Тэгээ тэр нь надад бидний өгдөг хамгийн их чөлөө юм санагддаг байхгүй. Тэгээд ямар жишээн дээр ингээ амар гарч ирсэн бэ гэхээр би ингээ нэг дадлагын ажлаа хийгээд ер нь нэлээд удацсан байхгүй. Тэгээд би нэг хувь хүний талаасаа ингээд энэ дадлага дээрээ хөгжиж илүү цаашаа хөгжиж чадахгүй байгаа юм санагдаад байсан юм. Тэгээд шинэ юм хайх гад тэгэл хайж магаал ярилцлаганд орж мараад тэгээд би нөгөө яг өөрийнхөө менежер ахта хэлээгүй яваад байсан байхгүй. Тэгэл хэлэхгүй явж байгаа л за яг 7 нүгэлдэг байхгүй. Тэгэл за одоо хэлээ даа гэж хэлсэн чинь яг бүтэн цагаар ажилладаг хүмүүс ажилласаа гарахаар болох юм бол 2 сарын өмнө хэлэх хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгээд 2 сарын өмнө хэлээд тэгээд дараа чинь баг хүмүүнээ шинэ ажлын тушаалтанд бэлтгэж жагаад тэгээ өөрөө ажилласаа гардаг. Тэгэхээр дадлагчгийн нэг гоё юм нь чи баг өмнөх өдөр нь би гарлаа гэж хэлэхэд хин чамд хариуцлага тооцдгоо зөө. Тэр нь нэг талаасаа нөгөө компанид нь эрсдэлтэй ч гэсэн яг чиний хувь хүний талд чинь чамд амар хэрэгчлөө өгч байгаа байхгүй юу. Чи таалагдахгүй бол шууд үгүй гэж хэлчих болохоор ямар нэгэн юм руу өсөрж орохдоо битгий санаа зовоо гэж би бол хэлнэ. Зөв бүгдэнд нь өсөрж ор таалагдахгүй бол зүгээр гарчих. Яа. Энэ дээр бол тийм хоёлоо бол жоохон зүрх юм байна. За. Тийм миний үзэл бодол болохоор нэг ийш дэшээ өсөрж ороод байгаа шүү дээ. Тийм тэр нь миний хувьд бол 10 жилд болох хэрэгтэй юм шиг дэ жоохон санагддаг байхгүй юу. Тэгээ нэг 10 жилд нэг хаана л юу ингээд ороод өөрийгөө туршиж сорж үзээд тэгээ нэгэнтээ их сургуульд орохдоо нэг тухайн нэг мэрэгчлэр сураад байгаа шүү дээ. Бүр ингээд specifically нэг тийм тодорхой нэг мэрэгчлэр сураад байгаа шүү дээ, тий. Яг энэ мэрэгчлийг илүү үнзгийрүүлж ухаж үнснэ гэд. Харин тэр юмаа сонгохын тулд 10 жилдээ үзэж байгаа. Тэгээд их сургуультаа нэг юм сонгоод ирсэн маа шүү дээ, тий. Тэгвэл бүхэл боломжийг авдгаараа авна. Гэхдээ яг тэр дотроо хэрвээ авч чадвал илүү тухайн одоо нэг юмыгаа илүү сайн болох юм болоо гэж тийм миний хувийн үзэл бодол нэг тийм. Гэтэ бас нэг юм хэлэхэд чи их сургуультаа нэг мэрэгчлээ сонгочлоо гэж насан туршдаас тэрвэрээ явах ёсгүй гэдгийг сайн амар анхаарах. Тийм болохоор би өөрийгөө их сургуультаа ч гэсэн зөндөө өөрийгөө туршиж үзэхтэй гэж бодож байгаа байхгүй. Яа тэгвэл чи насан туршсан хүн болохоор чамд хамаагүй 10 жилээс хойш би 10 жилдээ ер нь бол нэг амар хэрэгчлөөтэй амьдралаар амьдраагүй л дээ. Үгүй гоёсан. Гэхдээ их сургуульд ороод би яг үндэ яг хүссэн судалгыг хүссэн бүх газар руугаа явж болох тэр хэрэгчлөөг мэдэрсэн байхгүй. Гэхдээ яг ер нь мэрэгчлээ зөв сонгосон болж таарсан л та. Гэхдээ тийм болохоор надад их сургуультаа эхний курс мөртэй ч юм уу би ийм юмнууд туршиж үзээд тэгсэн чинь би ер нь мэрэгчлээ шал буруу сонгоцсон байснаа ойлголоо. Тэгээд шал өөр мэрэгчлэл рүү ордог ч юм уу те. Манай нэг найз инженерээр явж байгаад computer science руу орсон ч юм уу тэгэхээр ер нь чи нэг мэрэгчлээ сонглоо гэд хамаг хаалгач хаагдж байгаа гэсэн үг биш. Тийм болохоор keep exploring. Туршиж үзээрэй. Яа, тийм. Тэр бас үнэн шүү. Яа, in a way. Яа, тийм. Тэгээд яг 10 жилдээ бассан юм. Их сургуультай бас би амар болцож үзээгүүтэй харамсдаг. Ялангуяа 10 жил. Үгүй ээ. 10 жил би ер нь нэг жоохон нэг тийм ангийн нэг тийм охтууд байдаг штэ. Яг нэг юм хамаг эрэгтэй охтууд тэнэг нэг жоохон үгүй би ер нь бол ингэдэг усахгүй. Би охтуудыг хитрхийг хайрладаг, эрэгтэй хүмүүсийг бүр ерөөсөө хайрладаг төрлийн юм байсаахгүй юу. Яг бол 10 жил эрэгтэй охтууд амар ядаргаатай байдаг гэсэн. Үсний боолт аваад яваад хүчин. Тэгэл би мийг чимхэж мэмхэл. Тэгэл надад сарамгчин шиг мэдрэл мотой юмнууд яагаад байгаа юм болоо гэж би боддог усахгүй. Тэгэл охтууд ямар сайхан буур суртай. Тэгэл сайхан бичдэг байсан юм. Тэгээд би ер нь жоохон 10 жилээс хойш нэг эрэгтэй хүмүүсийг үзээ ядах тиймэрхүү сэтгэлгээтэй болцсон байсан. Тэгээд тэрэндээ бас жоохон харамссан. Ер нь яг эрэгтэй хүн муу ч юм уу, эмэгтэй хүн сайн гэсэн бас тиймэрхүү үзэл бодолтой байж болохгүй мэлээ гэдэг би амар ойлгосон заяа. Яг бол их сургуульд би хамаг эмэгтэй хүмүүс сайн, бүх эмэгтэй хүмүүс сахиусан тэнгэрүүд гэж бодоод исэн чинь би амар болон шархалсан. За энэ сэдвүүдээр бол
Хоёлаа зүрх юм байна. За яагаад вэ гэвэл 10 жилдээ болон их сургуультаа би дэйтэнд их явж үзсэн. За үүнээсээ шалтгаалаад надад ямар хувийн нэг ахиц дэвшил гарч ирсэн бэ гэвэл би яг ямар хүнд дуртай байдгийг, ямар хүнд дургу байдгийг. За тэгээд дуртай хүнтэйгээ илүү удаан байгаад үзвэл тухайн дуртай хүн чинь дургу хүн чинь болдог ч юм уу, эсвэл дуртай байснаа бүр хамгийн дургу хүн чинь болдог ч юм уу, тэгж болд юм байна гэсэн emotional ингээд мэдрэмжүүдийг авснараа ирээдүйн ингээд том болгоцсмаа л ингээд том шийдрүүдийг гаргана шүү дээ. Ялангуяа ингээд хүнтэй үерхэх тал дээр. Тэм учраас тэр болгондоо бэлтгэдээд жоохон явд юм болов. Гэхдээ тэр нь ингээд хамаагүй хүнтэй үерхэд хинтэй чамаагүй яваад гэсэн үг бол биш. Гэхдээ үнэхээр яг таалагдж байгаа. Яг ингээд ямар нэгэн саад болохооргүй зөв зуршилтай ч юм уу хүмүүс байвал хизээж боломж нь битгий үгүй гэж хэлж байгаарэ. Тийм. Тэгээд ер нь бол зөндөө болцож байгаарэ. За тэгээд миний дараачийн зөвлөгөө бол тийм. Ер нь ямар ч хүнтэй танилцахаас өмнө ийм хүн яг ийм бах гэсэн тэр санаануудаа амар хаях хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь ямар ч хүнээс хүлээлтгүй ер нь амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээ хамаг хүмүүс зүгээр л энэ хүн байна гэд харьцаад явах хэрэгтэй. Яг бол зарим хүмүүс хитрхи сайн хүн гэд тэр хүнээс юм хүлээчих юм бол муухай. Бас зарим хүмүүс хитрхи муу хүмүүс гэж бодоод тэгээ тэднэрээс ганцхан муу хандлах ч юм уу, муу юм хүлээгээд байх ер нь муухай. Тэгэхээр ер нь хүмүүсээс юу ч хүсгээ болчих. Тэгээд ер нь хүн өөрийнхөө амьдрал дээрээ өөрийгөө ингээд хувь хүнээ дээшлүүлэх дээрээ л анхаарат яв гэж би бол ер нь бол амар боддог. Тэгээ бас нэг юмыг би бас амар ойлгосон. Яг иймэрхүү гэдэг штэ. Хэрвээ ямар нэгэн хүн чамд муухай хандах юм бол тэр хүн чи муухай хандах хэрэгтэй гэд би тэрийг бол амар буруу гэж боддог заяа. Яг тэгвэл хүн чамд муухай хандж яах гэдэг чинь тэр хүн муу хүн юм байна гэдгийг илэрхийлж байгаа баггүй юу? Тэнгүүт нь чи тэр хүнд нь муухай зөрүүлж хандуулна гэхээр чамд ингээд сөрөг энерги авчирж идэм санагдаг болохоор хүмүүс чамд муугаар ханддагч байсан, сайнаар ханддагч байсан чи зүгээр л өөрийнхөөрөө тэр хүмүүс рүү хандаад явах юм бол тэр нь ингээд чи зүгээр л ингээд өөртөө эерэг карма буюу эерэг үүлийн үр цуглуулад явж идэг юм шиг санагдаад тэгэхээр зүгээр л ер нь хувийн хөгжилтөөрөө анхаарад сайхан болц тэгээд хичээл номоо хий тэгээд спорт урлагт оролц ямар ч хүнд муу юм битгий сан тэгээд хүмүүсээс ер нь бол хүлээлт багтаа амьдр. Тэгэл яг өөрийнхөө зам дээр анхаарал яв. Хүмүүс рүү хазааж энэ хүн сайн явж гинүү, энэ хүн муу явж гинүү гэж харах бол миний бодлоор хамгийн сүрэг өөр төрөө хийж болох зүйл. Би ингээд хамгийн надад хэцүү байсан, санагдсан үе хизээ байсан бэ гэхлээр би өөрийгөө одоо ангийнхаа хүүхдүүдтэй ч юм уусгүй бол төстэй насны хүмүүстэй харьцуулаад би ямар юм хангалтгүй хийгээд байгаа юм бэ? Би ер нь амьдралтайгаа юу хийгээд байгаа юм бэ гэж бодох үедээ би өөртөө хамгийн муухай хандчихсан байхгүй. Гэхдээ тэр хандлага зөөр болоод хүн болгон өөрийн гэсэн явах хөстэй замаараа явдгаа. Тэгээ би одоо өөртөө сайныг санаад бусад хүмүүс сайныг сандаад урагшаага явхад миний амьдрал тэгээд угаасаа эвлээд болчихно гэж бодсноос хойш ер нь бол сайхан байгаа. Яа. Тийм маш үнэтэй зөвлөгөөнүүд байна. Тийм үүн дээр надад бол миний зүгээс нэмэх нэг л юм байна. Тэр нь юу вэ гэвэл ялангуяа 10 жилийн хүмүүс ч юм уу эсвэл их сурвалт байхдаа хүмүүс нэг жоохон өөрийгөө хайрлахаа мартчихдаг юм шиг. Тэг ингээд чиний хэлснээр хүнтэй өөрийгөө харьцуулаад өөрийгөө доош нэг яа би тийм юм би гээд тэгээд яг энэ нь бол тухайн хүнийг илүү ингээд өөрийгөө муу гэж боддог бодлоосоо болоод тэр нь өөрийг нь муу юм шиг санагдуулаад энэ ингээд муу болоод яваад байдаг. Тэр бодол нь өөрийг нь би ч муу да гэдэг тэр бодсон бодол нь дахиж орж би ч муу да гэл ингээл шатгаал яваад байдаг. Тийм учраас амар тийм гүн гэж юм шиг. Гэхдээ нэг тийм амар энгийн заяа. Зүгээр л яг өөртөө хангалттай байх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хайрлж сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрлж сураагүй бол чи хүнийг хайрлж чадахгүй. Тийм учраас эхлээд өөрийгөө хайрлаад сурсан илүү дээр шүү. Тийм. Тэгээ сүүлчийн нэг юм заяа. Ямар нэгэн боломжууд ч юм уу те ажиллаж байд юм уу, тиймэрхүү скул гадаад руу явах боломж байд юм уу. Ямар ч үсэн юмын ингээд requirement буюу тавигдах шаардлагыг уншчаад тэгээд энэ 10 шаардлагын 3-нд нь би нийцэхгүй мэн. Тэгэхээр би ер нь энэ юмд өөрийгөө ингээд бүртгүүлээд ч дэмий юм байна гэж бодож байгаа л no. Чи нэг шаардлаганд нь тэнцэжсэн ч хамаагүй өөрийгөө бүртгүүлэл үзэх хэрэгтэй. Чи яг өөрөөсөө юу алдах юм? Ингээд хамгийн гол нь хүмүүс би юунаас ингээд амар яагаад өөрийгөө ч гэсэн бодохоор би ингээд юунаас хайдаг байсан бэ гэхлээр
би ингээд rejected буюу ингээд нөгөө хүмүүсээс татгалзсан хариу авахаас амар яагаад гэдэг гэсэн байхгүй юу. Тийм болохоор хэрвээ би бүртгүүлэхгүй бол хэрвээ би оролцъё гэж өөрөө хүсэлтэй гарахгүй бол ямар ч хүн надад татгалзсан хариу өгч чадахгүй. Тэгэхээр ингээд би сэтгэл зүрхээ гэмтээхгүй гэж би амар ингээд ажил дээр боддог. Ажил ч юм уу одоо хувийн хөгжил талаас амар боддог байсан байхгүй. Тэгээ би энийг бол хайсан. Тэгээд хүссэн юмдаа ингээд бүртгүүлээд тэнцэхгүй бол тэр үед ямар хамаатай ингээд. Тэгээ би одоо энэ сэтгэлгээгээ болзон дээр ашиглах цаа. Яг миний ингээд 22 жил ер нь бол ингээд жоохон бүтлгүй харийн түүхүүдтэй явсан хамгийн том шалтгаан нь би ингээд хүнд ингээд хаягдах ч юм уу те. Хүннээс үгүйс үг сонсоо эсвэл нөгөөндөө би өөрөө амар дуртай болсон чинь нөгөө нь намайг үүсэхүү ч юм уу. Тиймэрхүү юмас би амар айгаад байдаг гэсэн. Тэгээд ерөөсөө ингээд юмд орч чадахгүй. Гэхдээ хэрвээ чи тиймэрхүү юм туулахгүй бол чи ингээ яг ямар гоё үйдгийг нь олж мэдэхгүй байхгүй юу. Би одоо жишээ нь амар олон ажлаас ингээ татгалцсан хариу авсан ч гэсэн нэг л газар надад ингээ тим гэсэн хариу өгөхөд би тийшээ н ороод тэгээд аз жаргалтай ингээд байгаад ажиллаад сайхан явж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр ингээд 10 залуугаас үгүйгээ сонссон ч гэсэн хэрвээ тэр дундаас би ингээд ганц 11 төгс залуу төгсч гэж одоо ингээд надад таарах тэр хүнийг олж чадах юм бол тэр ингээд олон зүрхний шархлалт бол тэгээ эцээ тэр гоё хүнийг олоход мань тусалсан бол болж байгаа байхгүй юу. Тийм. Тоглоом тоглохгүйгээр тоглоомд хожиж чадахгүй гэдэг. Тэгэхээр би зүгээр 22 жил зүгээр юу хийж явсан гэж coaches don't play буюу ингээд монголоор орчуулах юм бол дасгалжуулагчид тоглодгоо гэж би амар ярьдаг байсан байхгүй юу. Ингээд би найзуудаа болцооны зөвлөгөөг нь гэхдээ би өөрөө болцохгүй гэн. Гэхдээ одоо бодохны гэхдээ миний хүл ингээд дүүрэх цаг маань иржээ гэж. Яа зөв. Тэгээд нөгөө нэг Аз жаргал руу улаарч дайрах нь өөрөө зовлон. Тэгээд зовлонгоо хүлээн зөвшөөрөх нь аз жаргал болдог. Тийм нэг би мантра юм өөртөө шингээсэн байдаг байхгүй яг энийг ч гэсэн ингэж жоохон авчулчмаар санагчлаа. Тийм ерөөдөө надад тиймэрхүү амьдралд маань байдаг хоёр өөртөө хилдэг хоёр юм байдیں۔ Тэр нь болохоор ингэж аз жаргал руу хитрхи төмүүлэх нь тэр нь өөрөө зовлон. Тэр нь өөрөө чинь зовоод байдаг. Гэхдээ ингэж үнэхээр зовлонтой байгаад тэрийг хүлээн зөвшөөрөөд тэрийг ингэж шатаар ингэж имчлэх нь тэр нэр аз жаргал шиг санагддаг. Тийм. Тэгээд нөгөөх нь болохоор нөгөө өмнө хэлсэн тий. Сонирхлын араас явах бол тэр чинь өөрөө чиний авьяас чинь бүтээнэ. Авьяас төрсөн байдаг. Төрсөн биш, авьяас чинь бүтээдэг зүйл бол чиний сонирхлоо дагаад явсан тэр хүсэл эрмэлзэл чинь. За. Өнөөдрийн подкаст ингээд дуслаа. Угамтгүй амар орой болоод наа би гişтэр мөрөд. За. За өнөөдөр ингээд подкастаа дуусгана. Тэгээд бит хоёрын ярьсан юмнаас нэг ч болтгоо юм ойлгосон бол зөндөө их баярлалаа. Нэг юм ойлгосон байхад л болдоо. Тэгээд ядаргаатай удаан ирсэн бол уучлаарай. Гэхдээ комментэн дээр зөөдлөн хандаарай. Бит хоёр хичээж явж байгаа. Тэгээд лайк дараарай. Коммент. Баярлалаа. Жэли байла. Үлцээ байла. Дараагийн дугаартаа зүгээр яг энгийн дугаараараа угтцгаая. Тэгээд бай бай.